Өдрийн та бүхэнд багцын задаргаа цонхны зааврыг хүргэе. За багц орлох хэсэг дээр маань багцлагдсан гүлийгээ бид нэг бүрчлэн шалгахыг хүсвэл багцын задаргаа гэсэн цонхыг ашиглах байгаа. За жишээл юм бол энэ гүлийг бид харцгаая. За энэ маань болохоор хитвчин 3 сарын 9-ний өдөр шилжсэн. За 5 гүлгээ багцлагдан орсон гэсэн мэдээлэл гарч ирж байна. Тэгэхээр бид энэ 5 гүлийгээ задлан харахыг хүсэх юм бол багцын задаргаа гэсэн цонх руугаа орно. За энэ хэсэг дээр маань бүх гүлгээнүүд маань тус тусдаа харагдаж байгаа учраас маш олон гүлээ гарч ирнэ. За тиймээс шууд бид он сар өдрөө тохируулбал илүү амар байгаа. 3 сарын 9-ний өдөр их учраас эхлэх болон төгсөх огноо дээрээ 3 сарын 9-нийг тохирууллаа. За ингээд бид 5 гүлгийг маань тус бүрчлэн харагдаж байна. За энэ дээр төлөв нь бол одоо шилжсэн буюу хитвчэнд шилжсэн гэсэн мэдээлэл гарч ирж байна. За мөн хитвчэнд шилжүүлсэн үнийн дүн нь гарч ирж байна. За мөн энэ дээр үүсгэсэн огноо гэдэг нь бол хэмжлэгээ яг хизээ үүсгэж хизээ баталгааж болсон бэ гэдэг мэдээлэл гарч ирнэ. За хойшлуулах юм бол тайлбар гэсэн хэсэг дээр маань хэрвээ боловсролын ажилтан анх хэмжлэл үүсгэхдээ ямарваа нэгэн тайлбар бичсэн бол тухайн тайлбар нэг хэсэгт гарч ирнэ. За өөрчлөлтийн төрөл гэсэн хэсэг дээр маань хитвчэнд шилжсэн тухайн өдөр цагийн мэдээлэл гарч ирэх байгаа. За ингээ хойшлуулах юм бол за үнийн дүн, за мөн тухайн шимтгэл системийн төлбөр гэх мэтчлэн мэдээллүүд маань маш дэлгэрэнгүй гарч ирж байгаа. За үнийг болохоор бид яг ямар харилцагч дээр энэ хүний хэмжлэлийг үүсгэсэн бэ гэдгээ бүр дэлгэрүүлж харахыг хүсэх юм бол энэ хүү L дугаартай хэсэг дээрээ дарна. За ингэх юм бол яг ямар ажилтан энэ хүний хэмжлэлийг үүсгэсэн бэ гэдэг мэдээлэл бол энэ хэсэгт гарч ирж байна. За мөн ямар дугаартай хэрэглэгчдэр энэ хүний хэмжлэлийг үүсгэсэн, хэдний өдөр үүсгэсэн, за хизээ баталгааж болсон, хүлээгдэж агаад яг эцсийн хугацаанд хизээ болоод хитвч рүү шилжих юм. За мөн хэдний өдрийн гүйлгээнүүдтэй багцлагдсан хитвчэндээ шилжсэн бэ гэсэн мэдээллүүд маань ингэж дэлгэрэнгүй гарч ирж байна гэсэн үг юм. За тэгэхээр бид багц орлого хэсэг дээр байгаа багцлагдсан гүйлгээгээ задлан харж сурлаа. Анхаарал тавьсанд баярлалаа.